Монгол Улсын ерөнхий сайд бүгд найрамдах хятад ард улсад айлчилж байгаатай холбогдуулаад технологийн томоохон компаниудтай уулзалт хийсэн ямар нэгэн гэрээ хэлцэл бол хийгдээгүй. Нэг зүйлийг би тодорхой хэлмээр байна. Ер нь бол хоёр улсын хамтын ажиллагаа гэдэг бол олон удаагийн уулзалт, протокол, гадаад харилцааны яамаараа юм дамжиж явдаг. Уулзсан технологийн компаниуд бол Монгол улсын уул уурхайн салбарт хамтран ажиллах ажил хэргийн ийм саналуудыг тавьсан. Тухайлах юм бол иргэдийн хамгийн одоо болгоомжилж байгаа нэг болгоомжил бол хувийн компанитай юу ярьсан юм бэ гэж асууж байгаа. Тэрийн өмчит компани бол Монгол улсын уул уурхайн салбарт том оврын тээврийн хэрэгслийг одоо ухаалаг буюу жолоочгүй тээврийн хэрэгсэлд нэвтрүүлснээр Монгол улсын уул уурхайн тээврийн зардлыг тодорхой хувиар бууруулах, хурдыг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах ийм боломж байна гэдэг ажил хэргийн саналыг тавьсан. Монголын тал бол танайх одоо саналаа албан ёсоор өгөө. Гадаад харилцааны яамаараа дамжуулаад, элчин сайдаараа дамжуулаад Монгол улсын уул уурхайн салбарыг, тээврийн салбарыг ухаалаг одоо тээвэр шилжүүлэх саналаа өгөөрэй гэдэг ийм зүйл яригдсан гэдгийг одоо ажлын хэсгийн бүрэлдэхүүнд явсан хүний хувьд албан ёсоор бол хэлж байгаамаа. За хоёрдугаарт нь хэвлэл мэдээллийн зүгээс хамгийн их асууж байгаа зүйл бол хиймэл дагуултай холбоотой зүйл ярьж байгаа. Өнөөдрийн Улсын их хурлын гишүүдийн санаа зовж байгаа, иргэдийн санаа зовж байгаа нэг зүйл бол харилцаа холбооны салбар өөрөө бол үндэсний бие даасан байдалтай байх ёстой. Үндэсний хиймэл дагуул гэдэг маань бол бид нар бусдад одоо жил болгон 6.9 сая доллар буюу 15 жилд нь үржүүлэх юм бол 144 сая орчим долларыг бусдад хүрээсэлж ийснаас өөрийн гэсэн бие даасан, өөрийн гэсэн удирдлагатай үндэсний хиймэл дагуултай болёо гэдэг энэ санал бол үе үеийн засгийн газрын үед үл тавигдчихсэн. Бид бүхэн хиймэл дагуултай болох ийм зорилгоор хамгийн анхны тандан судалгааны хиймэл дагуулыг бол ярьж ирсэн. Одоо бол Монгол улсын нийт нутагт дэвсгэрт интернет шууд хүрэх нэг ширхэг ийм хиймэл дагуулыг хөргөё гэдэг асуудал ярьж байгаа. Хоёрхан зүйлийг би одоо энэ тодруулахыг хүсэж байгаа. Энэ бол ямар нэгэн байдлаар нууцын зэрэглэлт бол байхгүй. Мэргэжлийн хүмүүс, Улсын их хурлын гишүүд бол техник эдийн засгийн үндэслэлтэй эхнээс нь бол танилцаад ирсэн. Их хурлын гишүүдийн хэлж байгаа, мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаа хоёр зүйл байгаа. Хамгийн сайн технологи буюу хамгийн сүүлийн нео технологиг бол авч хэрэглэх хэрэгтэй байна гэдэг саналыг дэвшүүлж байгаа. Зээлийн хэлэлцээрийн хоёр хэсэг байгаа. Нэг хэсэг нь бол нэн хөнгөлтэй зээл, нөгөө хэсэг нь бол арилжааны шинжтэй зээл байна. Энэ зээлийн хүүг бууруулах тал дээр одоо анхаарч ажиллаач гэдэг ийм чиглэлийг бол Улсын их хурлын гишүүд бол өгж байна. Бид бүхэн бол Улсын их хурлын гишүүдийн саналыг одоо хэлцээр хийж байгаа ажлын хэсэгт өгөөд тэгээд хэлцээрийн баг бол Улсын их хурлд өргөн бариад Улсын их хурлаар үндэсний хиймэл дагуултай байх уугүй гэдэг шийдлийг гаргана.